За, сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Pocogo Shop-ийн зүгээс giveaway зарласан байгааг харсан биз? Та бүхэн идэвхтэй оролцоорой. За, мөн намайг дэмжиж subscribe дараарай. За, Goku хийх жоохон тийм нэг copyright асуудалтай байгаад ийлээ. Айгу удаан тэгж гаргаж болохгүй, урт хийж юу нь бол болохгүй л байгаа шүү. За, ойлгоорой. Тэгэд олон юм онголдохгүй бичлэгэндээ орцгоё. За, орчлон ертөнцийн хар дарсан зүүд буюу Мажимбу сэрэх цаг нь болжээ. Тэгээ Кайошинч бүр өмдөндөө шийх нь холгүй сандрахад Гохан маань сэрхээс өмнө устганаа гээл бүх хүчээ ил гарган энергиэрээ дайрах боловч тэгээд бөмбөг нь хагарлаа. Гэтэл доторх нь хоосон байх боловч тэнгэрт ягаан утаа ч юм уу үүл ч юм уу юм нийлэн хуралдаж байх нь тэрэ. Харин Вижита болон Гоку стил тулцаар л байдаг. Харин тэр ягаан утаанаас нэг бүдүүн цэлцэгнүү шиг нөхөр биежээд ирлээ шүү. Энэ бол Мажимбу юм. Яг л өмнөх дөрвөн Кайошин алсан үеийн төрхөөрөө сэрж буун энэ байжээ. Гэтэл бүр нэг хүүхэд чиг тоглоом шоглоом хийсэн хачин нөхөр байдаг шүү. Жүтгэрийн хаан Даабра харин түүний яг хүчтэй юм уу хэмээн тулалдаж үзэхэр болно. Гэтэл үгийн зүрүүгөө манай хааны нүдэ ичүүл яах вэ? Вижита тэр хоёр ч түүнээс ирснийг мэдээл түр тулаанаа зогсоох бол Вижита одоо болж явж тэр мангасыг зогсооё. Сензүгээ гаргаад ирээ л гин. Гоку маань бөөм баяр тгийлтаагээс Сензүгээ гаргаа өгөх алдаад Вижита ар нуруур нь ганцаагаад дивсэд ухаалтуулчнаа. Учир нь өөрийнхөө гаргасан Мажимбуг өөрөө л зохицуулнаа л гээ яваад өгдөг. За харин нөгөө тал Баббитыг Гохан Кайошин хоёрыг устгахыг бүү тушаах бол Гохан хамаг хүчээрээ Кайошинг чирээл зүгтаах боловч нүд ирмэх зурал бүү урд нь гарч ирэл Гоханы газартаа саваал хийчихнэ. Кайошин харин өөрийнхөө хүчийг үзүүлэхэндээ гэсэн юу вэ бүр гамбир. Гоханыг бүр алс ол цохиж явуулаад ухаан алдаад өгчдөг. Тэгэл Кайошиныг ал гэсэн чи бүү өлсөөд байна гэдэг. Яг тэр үед Даабра гарч ирэл араас нь түүнийг эзэн жадаараа нэвц сүлбэд авнаа. Яг энэ үед Готен Транкс хоёр далчгар дөнгөж ирээл тэднийг холоос ажиглаж л байдаг. За тэгсэн өнөөх гайхалчин жадыг нь буцаагаад юу ч болоогүй юм шиг суглаад зүрүүлээл Даабраг шид ашиглаад шоколад болгоод идчихдэг гээл бод. Даабра үхснээр ерөн Пикколо болон Кириллийн эргээд хүн болж Транкс тэр дөрөв ажигланаа. Гэтэл Кайошинг бас яг хувирах гэтэл яг цагтаа манай Вижита хүрээд ирлээ. Бүү бүдүүн хатуунаар нь дуудаал тэгсэн бүү уурлал толгойнх нь нөхнүүдээс уур савсалзаал тэр хоёр тулалдлаа. Вижита их хүчрхэг байна. Бүү хид сайн нүдээд бүр цээжинд нүх гаргах боловч энэ Мажин гэж нэрэ чөтгөр шууд буцаа зүгээр болсноо өөрөөсөө маш их хорон энерги ялгаруулаад тэрүүхэн тэнд том дэлбэрэлт болж Вижита руу дайрнаа. Вижита ч хөөхөн бэртээд авах боловч тэгэл үнэхээр л тэр хоёрын хүчний зүрх нь илт байгааг мэдэгддэг дээ. Бүр Вижитагаар наадаж ёстой сэхээ өгөлгүй химх нүднэ. Энэ симхийг ашиглан Пикколо Баббитигийн ард гинэт гарч ирэн түүнийг 2 хувааж алж чаддаг. Вижитагч Готен болон Транкс очиж сэргээх боловч Вижита хүүгээ анх удаа тэрвэл чи миний бахархан шүү гэж хэлээл Транксыг ухаан алдатлан зохиж унгаагаал Готенийг ч мөн адил 5 минут хийж авал Пикколод тэр хоёрыг өгөөд айл болох хол явал гэдэг. Пикколо харин би чамайг ойлгож байна гэхэд Вижита би ганц л юм асууя. Би үхээд нөгөө ертөнцөд очиод Гокутай уулзах болов уу гэхэд Пикколо ийм үед худлаа яриад яах вэ? Үнэн гэвэл чи түүнээс өөр ертөнц рүү явнаа л гэхэн тэр. Вижитагийн эцсийн үйлдэл бол тэр бүг устгах гэж өөрийнхөө бүх энергийг маш хүчтэй дэлбэрэлт болгон өөрийгөө золиослж буйн энэ байдаг. Тэгэл эцэст нь хүн төрлөختний төлөө өөрийгөө золиосллоо доо манай Вижита. Пикколо буцаж очиход өнөөх мө Баббити амьд байх ба газраар нил бүүгийн эдээс тархсан эсгүүд байх боловч юу бүгд нийлж нэгэн цул болоод бүү үхээгүй байвал яах вэ? OMG. Пикколо ёстой л эргэлзээгүй буцаа шууд зүхтаах бол үхэх гэж буй Баббитийг бүү буцаагаад идгээчнэ. За харин Пикколо тэр хоёрыг шууд бурхны газарт авч ирэх ба Гоханыг ч мөн үгсэн гэж бодож л байдсан юм байна лээ. Нэрээ нөгөө дэндэн чи манай дэлхийг бурхан болоод үлдсэн байгаа штэ. Хэлхий мартсан байлээ. Тэгэд ер нь бусад саяанууд үгсэн болохоор Транкс Готен хоёрыг бэлтгэж хүчтэй болгон бүг ялхаас өөр аргагүй л гэж үзэж байгаа юм байна лээ. Гоку харин сэргэж тэр ид дээр ирж болсон бүхнийг сонсноо. Гокуд бас цаг нээх үлдээгүй байгаа шүү дээ. Тэгсэн Гоку Вижита ч юм уу Гохан байсан бол нэгдэх техник ашиглан түүнийг хөнгөн ялж чадах байтал
нэр тэрмүү хоёр үхчихэж байгаа мó гэдэл ихэд уралнаа. Гэтэл нөгөө хэдтэй тайлбарлаж өгдөгөө. Нэгдэх техник нь яг ижил төвшний хоёр хүн хийж нэг цул болж нэгдэх бөгөөд хүчээ маш ихээр нэгтгэдэг юм байна лээ. Тэгсэн тэдэнд мэрэгэн сарнаад төрхөн Готен болон Транксыг нэгтгэж нэг хүн болгож хүчийг нь ихсгээд бүүг ялах байдаг. Гэхдээ энэ техник нэг цаг л болдог юм байна лээ шүү. Байж гараа. Гяс хидгээ юм хэлээд гээ заяа. Та бүхэн үзэх дуртай аниме дүр болон тэдний хувцас хэрэгслийг авмаар байвал мэдээж Hokage shop-ыг зориорой. Тэнд байхгүй таны хайж байгаа бүхэл бараа төрөл төрлөөрөө байхаас гадна үнийн хувьд маш боломжтой. Та бүхэн Hokage shop гэх пэйжээр орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За тэгс гинтл тэнгэр харанхуулаа алуулаа. Буулмаа тэрээд нөгөө Вижитагийн ансан хүмүүсийг амьдруулах гэд лууд бөмбөлөг хэрэглээд эхний хүслээрээ өнөөдрийн өгсөн хүмүүсийг амьлуулаад өг гэд хүснэ. Харин Гоку буулмаа дээр амжиж ирэх ба үлдсэн хоёр хүслээ хилэлгүй хадгалахаар л болдог. Учир нь өшөөж олон хүмүүс үхэх гээд байх чинь те. Энд нөгөө Кайошины туслах Кибито маань багтсан байдаг ба шууд л Кайошин дээр ирэн тэр хоёр Гоханаас итгэл найдвар харсан гэдэл дээд Кайошины байдаг газар руу шилжээ яваад өгнө. За харин Мажинбу дэлхийн хүмүүсийн чихэр болгож хуургаал идэж үйдэг шүү. Ёстой нэг дураараа те. За харин дээд Кайошины газарт ирсэн Кайошин Гоханы дотор нуугдаж бүх хүчийг нь мэдсэн ба домогт зэт сэлмийг хэрэглэж чадах домогт хүн болтой хэмэдгээ. Харин дэлхий дээр Готен болон Транкс хоёрт бүх учир явдлыг тайлбарлан хэлж Гоку явхаас өмнө тэдэнд нэгдэх техник зааж өгөхөөр болдгоо. Гохан маань харин Супер Сaiyan 2 болж байгаад л өнөөх олон зуун жил болж зэт сэлмийг суглаж чадах ба үүгээр л бүүг ялах боломжтой гэдэл хоёр талд өөрт байгаа боломжуудаа ашиглан бүүг ялахын төлөө бэлтгэл хийнэ. Бэлтгэл эд явагдаж байхад Бабет шид ашиглан дэлхийн хүмүүст өөрийн хоолойгоо сонсгоноо. Тэгэл ер нь бол Транкс хаана амьдэрдгийг мэдсэн одоо тэр хотыг нь устгана эсвэл та хэд гарч ирээл гэдэг. Манай хэд нөө дараа нь лууд бөмбөлгийг хайх хэрэгтэй учраас луугийн радар авах хэрэгтэй болсон ба тэр нь буулмагийн гэрт байгаа юм байна лээ. Тиймээс Транкс гэртээ харж радарыг олж ирэх бол Гоку бүүг саатуулж тулалдахаар болноо. Тэгэл агшин зуурын шилжилт хийж түүн дээр очиод аль болох цаг авах гэж үзнэ. Тэдэнд өөрийн хүчээж тайлбарлан өөрийн бүх хүчээ үзүүлэхээр болж Супер Сaiyan 2 болоод тахноо. Тэгсэн Транкс явж байгаад Гокугийн хүчийг мэдрэн алмаараа зорилгоо мартаж идээр аяа. Хүүхдэл юм байна те. За харин Гоку маань бүх хүчээрээ л түүнтэй тулдахаар болохгүйгээ мэдсэн болохоор өөрийнхөө нууж байсан хүчээ ил гаргахаар болноо. Тэр нь Супер Сaiyan 2-ыг давсан хүч болох Супер Saiyan 3. Гэтэл Кайха нэг юм хэлнэ. Энэ амар чухал шүү за. Кайхан түүнийг Супер Сaiyan 3 болох гэж бог мэдэн ингэж хэлдэгэ. Гоку чи энэ хүчийг ашиглаж болохгүй. Тэгвэл үлдсэн хугацаа чинь багасан шүү. Тэгвэл дэлхий дээр байх боломжгүй болноо гэж хэлдэг бол заяа. Сүүлд гарсан Dragon Ball Super гэх цуврал байгаа штэ тий. Тэр нь ер нь бол энэ цэгээс л шин цаг хугацаа бий болж гарсан байдгаа. Тэгээд тэр нь юу вэ гэвээс Dragon Ball Super дээр яг энэ үед Кайхан Гокуд чи хүчээ хит их гаргавал түүнийг сэрээж магадгүй шүү хэмээн хэлсэн гэдэг. Тийм ээ, тэр нь Берус. За нэг ийм гоё чамийн юмнууд ер нь бол байгаа. Гэтэ ер нь бол Dragon Ball Super-ийн түүх эндээс өөр цаг хугацааны эхлэл тавигдаж ер нь бол эхэлж байгаа тий. Дараа нь энэ талаар гоё дэлгэрэнгүй тайлбарыг манай Lime Hub гоё тайлбарлаж өгнө гэжээ. Тэрийг бүгдээрээ үзсний дараа би ер нь бол үргэлжлүүлээд бас өөрийнхөө зүгээс тайлбарлаад ер нь явнаа. За тэр жахвад ер нь гол ярианд орё. За тэгсэн Гоку маань нэрээ Супер Saiyan 3 бол шал өөр ондоо төрхөнд орж бүгдийг шокруулнаа. Бүр дэлхийгээс ч хол орших дээд Кайханы гарагт Гоханд хүртэл итгэмээргүй кийн мэдэгддэг тэгэл. За хэдүүлээ жоохон тулаан үзчихье те. Taking shots at the enemy. I'm gonna make it to the top, leave a legacy. If I got something to say, you better let me speak. Turn it up a new degree, bitch, you ain't seen anything. I pop off with the new rock, electronic, blow the sonic roof up. I'm too honest when I take a few shots. They're too toxic, need to take a new song. You cannot save me, 'cause I don't need saving. It's everything I've been chasing, all here for the taking. Don't wanna test your luck with me,
I think I've had enough disease. I'm sick of all the bad thoughts, people who are half-nots. You are not as tough as I'm back, you know that I never left. I got tracks and some music that you never guess. I don't slack, don't lose, learn your lesson yet. When I get to choose what I do, I'm like a weapon that's sharp as many but got. Гэтэл ийм амар хүчтэй болсон Гоку бүгд дийлэх битгий хитгэн л поклоод авсан байдаг. Тэгэл ашгүй Транкс радараа олж буцах ба Гокуж хүчээ болов чивэн болоод яваад өгнөө. Харин Баббл түүний хөөж ал гээл баахан хашигчхад бүгд гинт уурлаад Бабблыг атчдээ. Транкс буцаж ирнэ. Гэтэл Гокугийн цаг аль хэдийн дуусаж байдаг. Тэгэл тэр үндсэн хөдөлгөөн техникийг зааж өгөө цаашаа Пикколо сургуулиулахар болно. Харин бүх ганцаараа ёстой дураараа хүүхэд шиг хөгжилтөн хүмүүсийг чихэр болгоо идэл их л зугаатай мөн зориггүй болсон байдаг шүү. Харин муу бацаанаар огт хийж чаддаггүй. Харж бүр Гоку Супер Саян 3-ын хүчийг боддоор үзүүлээд өгөө нойтон хамаа шиг гуйж зөвшөөрүүлчихдээ. Гокуч тэгэл хааштай л хуцаагүй болсон тэдэн зүгээр нэг сага итгэл найдвар төрүүлчихье гээл хувирж үзүүлнэ. Гэтэл тэр нээх бодлого цаг нь болсноор нөгөө ертөнц рүүгээ тэгэл буцаар болол яваад өгдөг. Нөгөө ертөнцөд очисон даруйд эрлэг номон хаан дээр очиж Гоханы талаар асуух боловч түүнийг үхээгүй гэдгийг олж мэдэх ба бүр түүний кийг мэдрэн агшин зурын шилжилтийгээл түүн дээр очиноо. Тэгсэн Гоханы нууц хүчийг нь тусгай аргаар сэргээж өгөхөөр өмнөх үеийн хөгшин Кайошийн сонин зан үйл маягийн юм хийгээл байж идэг. За харин дэлхий дээр нөгөө хувирах гэж буу хоёр маань бүтэл муутай нэрэ. Нэг бол бүдүүн хүүхэд болж хувирал, нэг бол туранхаа өвгөн болж хувираад, нэг л ивэ болж өгөхгүй л байдаг. Заашгүй бүрэн хувирч чадах ба Готенкс гэдэг нэртэй л гин шүү заяа. Тэгсэн харин хүүхдийн зан бүр дэндүү хитэрсэн маш онгороо сэхүүн юм болсон ба үгийн зүрүүгүү бууг дийлчихэд ирийг яваад өгдөө. Байхгүй шүү дээ тодорхой юм хилээж авах. Арай ч буцаж ирсэн ба Готен бүр ээждээ бүхсөндөө нэгсэн алгадуулаад авнаа. Энэ үед нэг сони юм болох ба зүхтааж явсан сатан яг нөгөө дэлхийн баатар гэдэг байгаа шүү дээ. Хүүхэд шиг мажин буутай тааралдаад тэд хоорондоо нэг тийм хүүхдийн гимээр нөхөрлөл бий болгочвол яах вэ? Чихэр идэр хувааж идэл. Пикколо нөгөө хоёрт хилж захин зандарч бүр нэг сайн анхааруулж байгаа л Супер Саян болсон чихт нь нэгдэглээ. Тэгсэн үнэхээр л хүчтэй Готенкс гарч ирэх ба Пикколо за хэрвээ нэг хөдлөөд үзтээ гэсэн чинь no. Энэ тийм амархан байхгүй. Гэс яваад бүгд дуусгачаад ирийг яваад өгчдээ. OMG тий. Үнэхээр л хүүхдийн зан хүртэл ингэхтэй явах тий. Харин нөгөө талд сатан буу бас нэг нохоо гурав айл гэртэж тоглоодч байгаа юм уу тий. Үнэхээр л мангас буугийн аргыг нь олоод хамтдаа байгаад байдаг шүү. Тэр хоёр нохоогоо тоглоулаад дайжгүй байхад нь гай газар доороос гахаа модон дотор юу ч лээ тий. Бүүг алах гэж ирсэн хідэн хүмүүс нохоог нь буудснаар тэгэл энэ парт өндөрлнөө. Ийхүү одоо ерөн 2хан арк үлдсэн. Өөрөөр бол 2 бичлэг ороод бүр мөсөн дууснаа л гэсэн үг. Тэгээд түрүүн дурдсан нөгөө нэг таймлайн гэдэг байгаа одоо цаг хугацаа энэ Dragon Ball Z, GT, тэгээд сүүлд гарсан Dragon Ball Super, одоо гарч байгаа Dragon Ball Heroes, Daima гэдэг ингээд амар олон цувралууд бий болцсон шүү дээ. Сүүлийн үед аягүй их гараад эднэр нь яг юу вэ гэхлээр нь бол дараалж явж байгаа цуврал биш. Тийм өөр цаг хугацаанд болж байгаа өөр ертөнцүүд юм байлээ. Би тэгэд бол энийг тайлбарлах бичлэг хийн гэвэл баг барахгүй болов гэж бодож байна. Гэхдээ Lime Hub харин энэ талаар айгүй гой дэлгэрэнгүй тайлбар юу хийж байгаа юм байна лээ. Тийм болохоор хэдүүлээ Lime Hub-ын тайлбарыг хүлээж аваад нэг сайхан бусад университетүүд тэр таймлайнуудын талаар ойлгож аваад тэгээд цаашаа үргэлжлүүлээд GT юм уу ингээ яриа явнаа. Тэр бол харин гэхдээ ер нь бол Dragon Ball Z дээр ер нь бол дуусгана. За тэгээд би энэ мажин буутай хэсгийг их дэлгэрэнгүй ярьж байгаа шүү. Яагаад гэвэл миний үед нөө зурагтаар луут бөмбөлөг гардаг байхад дандаа сел арк дуусчаад болчихдог байсан хэвгүй юу. Ганц нэг удаа л энэ мажин буу арк гарч байсан санагдтыг. Ер нь тэгээд их залхмаар урт арк байдаг. Тиймээс би дэлгэрэнгүй ярьчвал дараа нь хүмүүс үзэх юм болов уу гэж байгаа шүү. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон саба дараад мөн та бүхэн залхуу намайг доорх дансаар донешн хийж дэмжээрэй. Баярлалаа.